За бүгдэнд нь орой минь манайхаа. Тэгээд сайхан амарцгааж гин үү? Амралтын өдрийн мэд хүргье. За хэдүүлээ өнөөдөр market overview болон за бусад зарим нэг сэтгэл зүйн талын зөвлөгөөнүүдийг бол та хэдд хүргэнэ гэсэн үг. За сэтгэл зүйн талын зөвлөгөөн төр эхлээд хэдүүлээ ярилцчаад дараа нь market overview руугаа шилжье. За сэтгэл зүйн тал дээр их юм бол хэдүүлээ bootcamp-ийн хугацаанд бол ямар нэгэн байдлаар эрсдэл гаргахгүй, эрсдлийг хэтрүүлэхгүй, за дээрэс нь дүрмийг зөрчихгүй байдлаар хийгээд ерөнхийдөө бол дадал суух гэдэг зүйл дээрээ анхаарал явж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр ерөөсөө та хэд янз бүрийн байдлаар мөнгөн дүн бодох, за хэдэн төгрөг олсон, хэдэн долларын ашигтай гэдэг талаас гэхээс илүүтэйгээр хувь дээр анхаарад журналаа хөтлөөд явж байгаа гэж бол найдаж байна. За тэгэхээр үүнээс гадна ерөнхийдөө арилжааны туршид ямар сэтгэл зүйн алдаанууд гарч болдог вэ гэдэг талаар өнөөдөр ярилцах юм аа. За losing streak гэж байгаа нэгдүгээрх нь. За losing streak гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө дараалан хяналтгүйгээр алдах тэр нөгөө нэг дараалан алдж байгаа зүйлүүдийг л нэрлэдэг байгаа. Тэгэхээр losing streak хийгээд байна гэж хүмүүс трейдерүүд бол ярьдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ жишээлбэл хэдүүлгийнхаа журнал байгаа шүү дээ. Энэ журнал байгаа. За журнал дээр жишээлбэл 4 удаа дараалаад нэг өдөрт эсвэл 1-7 хоногт 4 удаа дараалаад стоп лосс цохиулж байна гэсэн үг. Энэ маань бол өөрөө losing streak буюу та хяналтгүйгээр маш их хэмжээгээр одоо арилжаанд оролцоод тэгээд алдаад байна гэсэн утга санааг илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгээд losing streak гэдэг зүйлээс яаж гарах вэ гэхээр хэдүүлээ бол энэ журнал гэдэг зүйлээ бол хөтлөөд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол хэдүүлээ bootcamp гэснээс хойш 9 сарын 3-наас 6-ны хооронд 3 өдрийн турш бол ерөнхийдөө 4 удаагийн ашигтай арилжаатай үүнээс болвол за алтан дээр бол бараг л тип яваад гарсан юм байна. За бус нь бол manually буюу гараараа хаагаад ашигтай байхад нь арилжаанаас гарсан гэсэн үг. За нийтдээ бол нэг 29% ашигтай байдлаар явж байна. Ашигтай байхаар бол явж байна. Гэхдээ энэ нь бол яг миний энтригээр бодогдсон хувь. За та хэд бол энэчнээс ганц нэг зөрүүтэй юм үүсч магадгүй одоо нэг 29-оос 20 хооронд л байх хэрэгтэй энэ ашигын хувь нь бол. За түүнээс доош байх юм бол арилжаанаас хит хоцорсон, эсвэл арилжаа алгассан, эсвэл эрслээ зөв тооцоолж чадаагүй гэдэг алдаанууд гарсан гэж ойлгож болно. За дээрэс нь бол үүний дараа бас нэг хэлэх зүйл нь бол за энэ юу гэсэн үг вэ гэхээр don't know how much you need and how much you have. За ерөнхийдөө бол орчуулах юм бол хэрэг одоо мөнгө та хэдэд хэрэгтэй вэ, өөртөө хэрэгтэй вэ, бас хэрэг хэмжээний мөнгө өөртөө байгаа вэ гэдгээ нарийн тодорхойлж сайн төлөвлөсөн байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хүмүүсийн хувьд нөгөө нэг одоо энэ доотлийнхоо одоо энэ нөгөө нэг no target гэдэг зүйлтэй бол утга агуулга бол ерөнхийдөө нэг л дээ. За ерөнхийдөө ашигын хязгаар байхгүй хэрэг мөнгөтэй гэдгээ бас ухамсарлаагүй $200 юм байж одоо $2000 юм шиг арилжаанд оролцох. За дээрэс нь $200 байгаа мөртлөө $20 ашиг хийчээд буюу $10 10% ашиг хийчээд үүндээ ханж одоо болохгүйгээр дараалан одоо арилжаа хийж буцаагаад нөгөө авсан типинүүдээ бол зах зээлд тушаах. За тэгээ үүнээсээ шалтгаалж losing streak-т орох гэх мэтчлэн юм алдаанууд гардаг. За тэгэхээр энэчнээс бол хэдүүлээ нэг өдөр эхлэхийн өмнө бол бид нэр арилжаанд оролцохоос өмнө за хэдэн хувийн одоо таргет өнөөдөр тавих вэ гэдгийг тодорхойлж ороод байгаа шүү дээ. Тэгэхээр за өнөөдөр миний хувьд бол нэг 8% таргеттай 8% бол гэхдээ ер нь бол өндөр тоо. Та хэд фандууд 8% шалгууртай байдаг гэж бодчих. Тэгэхээр ер нь бол өндөр тоо байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол 8% өдөртөө бол ер нь бол хийн гэж зорих нь бол буруу л та. Гэхдээ яг day trade талдаа бага мөнгөөр эхэлж байгаа дээрээс нь хэдүүлээ scalp day арилжаа хослуулж явж байгаа учраас яг миний хувьд бол ингээд таргетыг бол 8% дээр бариад байгаа гэсэн үг. За ерөнхийдөө бол нэг 3-аас 4% ашиг өнөөдөр хийчих юм бол болно. За эсвэл алдахтаа би 1-2% алдагдал хүлээх юм бол болно гэд ингээд алдах хэмжээ, ашиг авах хэмжээгээ тооцоолоод тухайн өдөр арилжаанд оролцохоос өмнө энийгээ тархиндаа суулгаад өгчих юм бол арилжаанд оролцсон ч гэсэн ашиг авлаа. Окей, за би өнөөдөр тэдэн хувийг хийн гэж өөртөө бодсон. Тэгэхээр энийгээ биелүүлчлээ. Тэгэхээр одоо болио гэдэг ийм байдалтайгаар зах зээлээс бусад алдагдлаасаа бас сэргийлээд явчихдаг гэсэн үг. За тэгээд бас нэг зүйл нь бол тухайн өдөр арилжаа маань өсөлт явлаа, унлаа, өслөө, тэгээд унлаа ингээд үргэлжлээд унаад ийм явсан байж болно. Нэг өдрийн арилжааны одоо зураглал. За бид нар энэчнээс бүхэл энэчнээс нэг ороод те
За тэгээ энд арилжаагаа хаагаал тэгснээ буцаагаал энэ хүртэл сэл ороод тэгснээ буцаагаа баа энэ хүртэл ороод тэгснээ сэл ороод баа ороод сэл ороод гэд ийм төгс арилжааг буюу бүр зах зээлийн хөдөлгөөн бүрийг нь барих гэж оролдоод байдаг гэсэн үг. За ухтаа бол ерөнхийдөө зах зээлээс тухайн өдөр бид нэр хамгийн их волюмтай хөдөлгөөнийг буюу ерөнхий харах юм бол нэг энэ хөдөлгөөний за нэг 50-60% нь бариад авчихад бидний хувьд бол болчихж байгаа байхгүй. За жишээлбэл энэ орой дээрээс орно гэж бол байхгүй. Бид нэр бүтэц эвдрээд энд баталгаа өгсөний дараа пулбэкинд өглөө энэчнээс арилжаанд ороод энд ашиг аваад гарцсан байхад л ерөөхдөө энэ бүхэл өдрийн зураглалаас бид нэр хангалттай амжилттай ажилласан гэж өөрийгөө дүгнэх хэрэгтэй гэсэн үг. За магадгүй арилжаа маань бол үргэлжлээд одоо жишээлбэл энэчнээс энэ хүртэл ингэ явсан байлаа гэж бодъё л да. Бид нар арилжаагаа энд хаацсан. Гэхдээ заавалчгүй энэ хүртэл барих бол аль байхгүй гэсэн үг. Бид нар яагаад гэвэл профешнл мэрэгжлийн арилжаач болох гэж зорж байгаа хүмүүс учраас бид нар тийм сэтгэл зүйн хөөрөлтөд авцсан зүйлд бол хийхгүй. За тэгэхээр энэчнээс миний төлөвлөгөө бол энэчнээс энэ хүртэл би 3%-ийг л ашигаа хийгээд авцсан байхад болоо гэд 3% хийгээд зах зээлээс гарах ёстой гэсэн үг. Амрах ёстой гэсэн үг. За тийм юм хийхгүй байснаар яадаггүй гэхээр зэрэг энд гарлаа би дахиад энэ хүртэл уналтыг барьж авах байсан юм биш тэгээд дахиад энэчнээс сэл ордог зах зээл пулбэк хөдөлгөөн өглөө энэчнээс орсон оролт маань биш энэчнээс орсон оролт маань энэ хүртэл алдагдал руу ороод энд хийсэн ашигаа буцаагаад энэ зах зээлдээ тушаачдаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ашиг хийсэн бол тухайн өдөртөө тархин амраагаад эртхэн унтдаг ч юм уу эсвэл одоо төлөвлөгөөгөө бичээд маргаашийн төлөвлөгөөг гаргаад тиймэрхүү байдлаар явах хэрэгтэй байдаг шүү. Тэгэхээр ер нь бол ийм зүйлдээ бас маш анхааралтай төлөвлөгөө номоо гаргаж арилждаг байгаарай гэж хүсье. За дараагийнх нь бол revenge trend буюу үс сансын арилжаа их. За энэ маань бас л түрүүнийхтэй адилхан одоо энэчнээс энэ хүртэл унлаа гэхэд би зах зээлийн энд арилжаагаа хаагаад гарцсан ашиг аваад гэтэл зах зээл маань энэ хүртэл явахаар байжээ гэд revenge trend хийгээд үр дүн алдагдал руу хөтлөж чинь тийм үү. За эсвэргээрээ би энэчнээс buy орлоо гэж бодоод ингэж орсон гэж бодъё хэдүүлээ. За энэчнээс би buy арилжаанд орсон гэж үзээд SL-ийг энд 50 TP-ийг энд тавьчлаа. За тэгвэл зах зээл маань бидний SL-ийг буюу энд SL-ийг дөнгөж авчаад буцаад ингээ өсөө гараад ирлээ. Тэгвэл энэ дээр сэтгэл зүйн emotional талдаа байдаг арилжаачд сэтгэл зүйн хянч чаддгүй арилжаачд бол маш их хэмжээгээр уур бохимдолтой автаад эн чинь миний SL-ийг аваад буцаад явж байгаа юм байна. Тэгэхээр би энэчнээс buy орно гэж үзээд дахиад энэчнээс buy entry нээчдэг гэсэн үг. Дахиад энэчнээс buy entry нээчдэг. За тэгээ buy entry дахиад энэчнээс нээлээ. За тэгвэл үр дүн юу болох вэ? Зах зээл үнцөдлөөний хийгээд дахиад SL аваад доошоо явлаа. Тэгвэл энэчнээс sell юм байна гэж бодоод дахиад sell арилжаанд орлоо. Stop loss-ыг энэ дээр тавилаа. Гэтэл тухайн өдрийн үндсэн явах ёстой хөдөлгөөн маань хяналт хийцэн энэчнээс зах зээл маань өөрөө жоохон явж байгаад буцаад дэшегээ pullback явдаг гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэнгээр нэг зах зээлийн cycle дотор буюу нэг юм revenge trend-ийн үс сансын арилжааны эхлэл бий болол ирэхээр ер нь бол тэгээд эцэст төгсгөл нь үр дүн юу байдаг вэ гэхээр ер нь бол данс шатаал дуусдаг. Тэгэхээр ер нь бол үс сансын арилжаа хийж зах зээлтэй зодтолдох ер нь бол тэгж тийм нэг зүйл бол хэрэггүй гэж миний зүгээс бол зөвлөнөө. За дараагийнх нь эрсдлийн менежментгүй байх гэж байгаа тийм. Эрсдлийн менежментгүй буюу no risk management гэдэг. За no risk management буюу одоо жишээлбэл би журнал дээр жишээлбэл одоо өөрийнхөө хувьд бол 2-5% эрсдэл оруулаарай, 4% эрсдэл оруулаарай, би стап шүү гэд бичээд тахт чинь ингээд дандаа TP авдаг юм чинь гээд нэг удаа 4% эрсдэл биш магадгүй 40-50% эрсдэл гаргалаа гэж бодоход энэ дээр бид нэг удаа SL гэж цохилсан байхад бол миний хувьд бол хэвээ үзэгдэл. Гэхдээ тэр риск менежмент бариг өвний хувьд бол дансаа шатаах нэг үйлдэл гэсэн үг. Тэгэхээр ганцхан SL-с болоод өмнөх дөрмөө баримталж явсан TP авсан энэ ашигтай арилжаанууд чинь бүгд энэ 29% болоод бүгд байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр нэг удаагийн тийм болчингүй үйлдэлээс болоод бусад бүх одоо хийсэн бүтээсэн ажлууд бол нураах эрсдэл байдаг шүү. Тэгэхээр үргэлж мөнхийн дөрмөө баримталж риск менежмент хийнэ гэсэн үг. Win rate чинь яаж өссөн ч бай, эсвэл ямар нэгэн тийм онцгой арга барил сурсан ч бай те. Тэгтээ тийм онцгой арга барил гэж бол байхгүй гэдэг байгаа шүү дээ. За тийм төгс win rate-тэй одоо хамгийн өндөр win rate-тэй аргачлалыг сурсан ч гэсэн эрсдлийн менежменттэй байрна гэсэн үг. Яг гэвэл нэг л өдөр зах зээл яаж ч магадгүй хөдөлгөөн хийж болдог учраас тэрийг үргэлж хянжаах хэрэгтэй гэсэн үг. За recover your loss буюу зөвхөн алдагдал дээрээ төвлөрөх, одоо зөвхөн алдагдлаа бодож арилжах гэсэн үг. За жишээлбэл би $500 баланстай байжгаад энэчнээс нэг удаа дөрмөө зөрчөөд би $200 алдчихлаа.
За дараагийн арилжаанууд дээр би энэ $200 дээрээ төвлөрчдөг гэсэн үг. Дүрмээ зөрчиж алдсан энэ алдагдал дээрээ төвлөрөөд за $200 эргүүлээд яаж нэг арилжаагаар олох уу гэдэг л одоо бодол тархинд нь эргэлдээд тэгээд үлдсэн энэ $300 бол шатаачдаг. Өгтөө бол нэг удаа дүрм зөрчөөд баланс чинь 500-аас 200 алдаад $300 үлдлээ гэж бодоход энэ баланс гэж бодъё те баланс. За тэгвэл $200 энэ нэг удаагийн хийсэн алдагдлыг лосыг би 10 арилжаагаар нөхөх буюу нэг удаагийн арилжаан дээр $20 TP тавиад 10 удаа тэ нөхчиж би энэ алдагдлыг уг нь бол нөхөж болно. Яг системтэйгээр явъя гэх юм бол тэгэхгүй хүмүүс болохоор зэрэг шууд $200 нэг удаагийн арилжаагаараа эргүүлж олох гээд тэгээд буцаагаад үлдсэн балансаа шатаачдаг гэсэн үг. Тэгэхээр ийм одоо алдаанууд бол бас гардаг. За дээрэс нь бол төвлөрч суухгүй байхаа. За энэ бол бас л нэг том хүчин зүйлийн нэг. Магадгүй та ажилдаа завгүй байгаад ч юм уу те арилжаа харах завгүй байгаад байгаа бол тэр ажиллаа л хий. Ерөөсөө арилжаанд бити ор. За эсвэл машин бариа явж байхдаа машинаа л барь те арилжаагаа бити хар. Зүгээр орцсон байгаа үед бол тэр их хянаад явж болно. Түүнээс биш алхаад явж байхдаа эсвэл машин бариа явж байхдаа гадуур явж байхдаа яг л компьютергаар төвлөр суугаагүй байх үедээ арилжааны төлөлгөө гаргаж орох нь бол тэ зүгээр зах зээлийг нэг жоохон басж байгаа те өөрчлөх үзүүлэх гэсэн. Тэгэхээр энийг төвлөрч суугаад бүх хөдөлгөөнийг нарийн тооцоосны дараа хүлээж оролдоо хийдэг зүйлийг зүгээр нэг гудамжаар алхаж жагаад ингээ орчие гэд орж байгаа зүйл чинь мэдээж алдах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энийг бас хийхгүй байх. За төлөвлөгөөгүй байх буюу no plan гэж байгаа. За төлөвлөгөөгүй байх гэдэг нь одоо жишээлбэл би USD GPY-ийн хувьд жишээлбэл buy арилжааг барьж авах гээд ерөнхийдөө бараг 6-7 хоног бараг шахуу хүлээж ин л да. Тэр энэчнээс миний хувьд бол угаасаа л buy stop-ийн зүйл бүрдээгүй байгаа учраас би бол buy орохгүй одоо энэ үндсэн хөдөлгөөн явлаа, pullback явлаа, үндсэн хөдөлгөөн явж шít. Тэгэхээр энийг бол би ланцын даунтрендтэй явж байхад бол аптренд рүүгээд харж болохгүй. Бүр том зургаар яг аптрендийн өсөлтийг бариад авах тийм зорилготой байгаа учраас би энийг ингэж явж ирээд ингээд ийм зураглалыг өссөн үед бол би орно гэдээ өөртөө төлөвлөгөө гаргана гэсэн үг. Тэгээ энэ зураглалаа эртэл нь арилжаанд оролцохгүй байна гэсэн үг. За тэгээ ирэхгүй байх юм бол нөгөө нэг бусад хослуудаас сонгоод арилждаг ч юм уу те day trade хийдэг ч юм уу. Эсвэл богинохон day trade бол трендийн чиглэлийн дагуу арилжаанд оролцох гэх мэтчлэнгээр явна. За огт төлөвлөгөөгүй бол ерөөсөө арилжаанд оролцохгүй гэсэн үг. За тэгээ нэг ийм хідэн зүйлүүдийг бол та хэд маань энэ bootcamp-ийн хугацаанд ягштай сайхан мөрдөөд ашигтай арилжаач юм болохдоо бас өөрсдөө бэлдээ сэтгэл зүгээс хориод явах юм бол хэдүүлгийнхээ зорилго ерөнхийдөө биелж байгаа гэсэн үг. Тэгээд энэ хэд байна те 1 2 3 4 5 6 7 8 дүрмийг бол ерөнхийдөө байнга санаж иймэрхүү алдагдлуудаас өөрсдөө сэргийлж явах хэрэгтэй байдаг шүү. Тэгээд эх 7 хоногт бас дахиад ногоорс өдрөд байх болтгоо гэж бодож байна. Тэгээд тэгж хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай залуусаа.